За гэрэл ба гэрлийн үзэгдэлтэй холбоотой хэллэгүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. Гэрэл тунгалаг орчин буйд харилцан адилгүй хурдаар тарна. За үнэн шүү хүүхдүүдээ нэг тунгалаг орчноос нөгөө тунгалаг орчинд хугарч орохдоо хурд нь өөрчлөгддөг. Нэгсэндээ дэлгөөний урт буюу хурд өөрчлөгддөг гэсэн үг. Оптик сэрэг орчноос оптик нэгт орчинд гэрэл тусахад дотоод бүрэн ойлт явах боломжтой. За энэ худлаа шүү хүүхдүүдээ яагаад гэвэл оптик нэгт орчноос оптик сэрэг орчинд тусахад дотоод бүрэн ойлт явагддаг. За тэгвэл эндээс харахаар энд оптик нэгт орчин буюу ус байна. Энд чи оптик нэгт сэрэг орчин буюу агаар байна. За тэгэхээр ихц тусгал ингээ гараа явчихна. За өнцгөр хазгаалах тусам ингэж явж байгаад маш анхаараарай. Яг энэ өнцөг дээр ирэхэд ишигээ 90 градус болж ингэж явдаг. За эндээс өсвөл яг энэ хязгаарын цэгийг бол дотоод бүрэн ойлтын хязгаарын өнцөг гэнэ. За эндээс ишээ бол ингээд бүтнээрээ аваад буцаад энэ дотроо тархатгаа гэсэн үг шүү хүүхдүүдээ. За тэгэхээр хариулт бол 1 ба 3 гэдэг хариулт байна. За энэ маш амархан бодлого байна. 45 градусаар тусгасан бол тусгалын цэцэргийг нормалаас 5 градус холдуулбал туссан ойсон цэцэргүүдийн хоорондох өнцөг ямар болох вэ? За 45 градус байсан цэцэргийг нормалаас 5 градусаар холдуулвал тэгэхээр 50 болсон гэсэн үг. За хоорондох өнцөг ямар болох вэ гэхээр мэдээж 100 болно, тийм ээ. За 43 дугаар бодлого. Зураг дээр линзийн гол оптик тэнхлэг өгөгдчихжээ. За тэгээд S гэд бие өгөгдсөн. Энд ч дүрс өгөгдсөн. Хялбар байгуулалтаар линзийн байрлал, фокусын зайг олоод асуултанд би хаана байрлаж байна вэ? Цуглуулагч уу, сарниулагч уу? За ДНЧФ агаар тэмдэглэсэн шүү гэсэн байна. За байгуулалт хийж үзье хүүхдүүдээ. За хамгийн ихний байгуулалт бол биеэс дүрс хүртэл цацраг татах ёстой, гэрлийн цацраг. За гол оптик тэнхлэгтээ огтлолцож байгаа цэг дээр бидний линз байрлаж байгаа гэсэн үг шүү. За дараа нь маш анхаараарай. Гол оптик тэнхлэгтээ параллель цацраг явуулна. Энэ маань линзээр хугарна. За энд хугараад энэ огтлолцож байгаа цэгийг бол фокусын цэг гэнэ. За фокусын цэгийг тодорхойлсон юм чинь нөгөө талд нь бас адилхан фокусын цэг тодорхойлогдох ёстой. Фокусын цэгэд дайрсан цацрагаа ингээд явбал энд бие үүсч. За энэ бол цуглуулагч линз бөгөөд бие маань фокусын цэгээс хол зайд байрлаж байна. Гэсэндээ фокусын цэгээс 2 дахин их зайд байрлаж байна. Тийм ээ? За тэгвэл цуглуулагч линз бөгөөд 2 дахинаас их зайд оршиж гин гэсэн хариулт гарч ирнэ. За 44 дугаар бодлого. Гэрэлтэй холбоотой доорх хэллэгүүдийн аль нь зөв бэ гэсэн байна. Гэрэл нь долгиолог ба бөмбөлөг гэсэн хоёр дахь шинжтэй. Үнэн шүү хүүхдүүдээ. Гэрлийн даралт ба дифракцийн үзэгдлүүд гэрлийн бөмбөлөг шинжтэй холбоотой. За гэрлийн даралт нь бол бөмбөлөг шинжтэй, дифракц нь бол долгиолог шинжтэй. Тэгэхээр энэ бол худлаа. Интерференц ба фото эффектийн үзэгдлүүд нь долгиолог шинжтэй. За энэ бас худлаа шүү. Интерференцийн долгиолог, фото эффект нь бөмбөлөг шинжийг илэрхийлдэг. За тэгэхээр зөвхөн нэгдүгээр хариулт буюу A хариулт шүү хүүхдүүдээ. Гэрлийн цацраг хавтгай талд 30 градус өнцгөр тусаад тусгалын өнцгийг 10 градусаар ихсэх тохиолдолд ойлтын өнцгийг олно. За тойл байна тийм ээ. За нормал шулуун байна. За гэрэл туслаа 30 градусаар өнцгөр туссан учраас хоорондынх нь өнцөг 60 байгаа. За туссан өнцөг нь 30 байгаа 10 градусаар ихсгсэн учраас 40 градус болно тийм ээ. 42 дугаар бодлого. Хавтгай толны өмнө байсан лаг толинд 2 дахин ойртуулбал бие дүрс хоёрын хоорондох зай хэрхэн өөрчлөгдөх вэ? За толь байрлуулсан байна. За биетэй байрлууллаа. Толинд туссан дүрс нь энд гарсан байна. За энэ бол биет ба дүрс хоёрын хоорондох зай. За нэг дахин байсан хэмжээг нь нэг дахин ойртуулахад
хоорондох зай нь 2 дахин багасчихвас. Тэгвэл 2 дахин ойртуулахад яах вэ гэхээр мэдээж 4 дахин байж таараа. За линзийн хөндлөн огтлыг үзүүлсэн сарниулагч линзүүдийг тодорхойлооч. За энэ бол мэдээж цөглүүлэгч линз. Энд бол сарниулагч линз. За ялгаа нь линзийн төвийн хэсгээр цүлхийсэн захаасаа илүү цузаан байвал цөглүүлэгч линз. Харин голын хэсэг нь захаасаа илүү нарийн байвал сарниулагч линз гэж үзэн шүү хүүхдүүдээ. 3 см фокусын зайтай цөглүүлэгч линзээс 12 см зайд байгаа биеийн дүрс линзээс ямар зайд үүсэх вэ? Дүрс нь бодиттой хурамгүй. За бүгдээр байгуулт үзье. Фокусын зай 3 см өгсөн байна. За цөглүүлэгч линзээс 12 см-ийн зайд биетэй байрлуулсан. За тэгвэл дүрс нь яаж үүсэх вэ? За нааш анхаараарай хүүхдүүдээ. За нэгдүгээр цацраг нь гол оптик тэнхлэгтэй параллел байх ёстой. Тэгээ линзэн дээр очиж хугараад фокусын цэгийг дайрах ёстой. Хоёрдугаар цацраг линзийн төвийг дайраад шулуун явах ёстой. Гуравдугаар цацраг фокусаа дайраад линзэн дээр очиж хугараад гол оптик тэнхлэгтэй параллел явах ёстой. За ингээд энэ дүрс маань үүсэж байгаа. За линзээс дүрс хүртэлх зайг бие үсгээр тэмдэглээд зай нь энд байна. За дахиад линзийн дүрс маань биеийнхаа эсрэг талд гарч ивэл бодит. Бие байгаа талдаа гарч ивэл хуурмаг гэж үзэн шүү хүүхдүүдээ. Бодолт хийж үзнэ. За фокусын зайны урвуул биеэс линз хүртэлх зайны урвуу дээр дүрсээс линз хүртэлх зайны урвууг нэмсэнтэй тэнцүү байдаг. За энэ томьёогоо ашиглаад бие зайгаа олно шүү хүүхдүүдээ. За дахиад нэг 44 дугаар бодлого бодъё. За өмнөх нь линзээс учраас одоо толон дээр ямар ялгаатай вэ үзэхийн тулд багш нь тайлбарлаж байгаа. 20 см фокусын зайтай хөнгөр толноос 4 см зайд байгаа биеийн дүрс толноос ямар зайд үүсэх вэ? Дүрс нь бодиттой хурамгүй. За энд бөмбөлөг тол байна. Хөнхөр тол байна. Гол оптик тэнхлэгээ зурчлаа. За энд фокусын зай болон радиус буюу бөмбөлгийн төв цэг өгөгдлөө. За биетэй өгчлөө. За тэгэхээр бидний хувьд болохоор фокусын зайнаас 5 дахин бага зайд биет маань байрлаж байгаа. За нэгдүгээр цацраг параллел явна. Ойлоо фокусын цэгийг дайрсан. За тийм учраас үргэлжил дээр үүсэх ёстой. Хоёрдугаар цацраг фокусын цэгийг дайраад ойгоод үргэлжил дээр үүсэх ёстой. За энд бидний дүрс үүсэж байгаа шүү хүүхдүүдээ. За линзээс ялгаатай нь толныхоо цааталт үүсчихвэл биет байгаагийнхаа эсрэг талд толны цааталт үүсчихвэл хуурмаг гэж яригдсан шүү хүүхдүүдээ. За мэдээж томьёо ашиглагдана. За энд фокусын зай. За энд биеэс тол хүртэлх зай. Дүрсээс тол хүртэлх зай. За энийг бид нар олох гэж байгаа тийм ээ. За дахиад 44 дугаар бодлого. Багш нь сарниулагч линзийн бодлого тайлбарлах гэж байна. 6 см фокусын зайтай сарниулагч линзээс 30 см зайд байгаа биеийн дүрс линзээс ямар зайд үүсэх вэ? Бодиттой хурамгүй. За сарниулагч линз гол оптик тэнхлэг фокусын цэгтэй. За биетэй өглөө. За хамгийн эхлээд гол оптик тэнхлэгтэй параллел цацрагаад татна. За линзэн дээр очиод хугарах ёстой. Сарниулагч учраас гадагшаага хугарна. Тэгтээ энэ чиглэлийг яаж тодорхойлох вэ гэхээр үргэлжил дээр нь фокусын цэгийг дайрчих ёстой. За дараагийн цацраг болохоор фокусын цэгийг дайрна. Параллел явах ёстой хугараад линзээрээ хугараад параллел явах ёстой. Мөн энэ цацрагийнхаа үргэлжил дээр бидний биет дүрс үүсэх ёстой. За энэ бол сарниулагч линзэн дээр үүсэж байгаа дүрс. За линзний бие байгаа талд гарч ивэл хуурмаг гэж үзнэ. Тийм ээ хүүхдүүдээ. За энд бол фокусын зай. За биеэс линз хүртэлх зай. Дүрсээс линз хүртэлх зай. За тодорхойлж байгаа томьёо нь болохоор за сарниулагч линзийн хувьд томьёо маань бага зэрэг хувирна.
Анхаарч аваарай хүүхдүүдээ. За 44 дугаар бодлогын сүүлийн хувилбарыг тайлбарлая. 12 см фокусын зайтай гүдгэр толиноос 4 см зайд байгаа биеийн дүрс толиноос ямар зайд үүсэх вэ? Дүрс нь бодиттой хурамгүй. За энэ бол гүдгэр толь байна. Гол оптик тэнхлэгээ татлаа. За энд фокусын зэг болон бөмбөлгийн төв байна. Битээ өглөө. За мэдээж параллел цэцрэг татсан. Энэ маань толон дээр очиод ойх ёстой. Ойгоод ойсны үргэлжил татагдах ёстой. Үргэлжил нь фокусын зэгийг дайрах ёстой. За дараа нь энэ дээр энэ цацраг маань ийшээ фокусын зэгийг дайрахаар чиглэлтэй явж явах ёстой шүү хүүхдүүдээ. Ойлоо. Үргэлжил дээр нь. За энд бол бидний юу үссэн бэ? Дүрс үслээ. За тэгэхээр том юм нь баг зэрэг өөр болсон байгаа биз? За ийм учраас багш нь дөрвөн бодлого тайлбарласан шүү хүүхдүүдээ. За фокусын зай, биеэс толь хүртэлх зай, дүрсээс толь хүртэлх зай. За энийг бодож олох гэж байгаа тийм ээ. 2-3. За 40 см фокусын зай бүхий цоглуулагч линзээс 30 см зайд байгаа 10 см өндөр биеийг байрлуулахад линзээс гэд бодох юм байна хүүхдүүдээ. За цоглуулагч линз гэсэн учраас цоглуулагч линзээ зуръя. Гол оптик тэнхлэг. За фокусын зай. За бит маань фокусын зайны дотор талд байгааг өгдлөөсөө хараад байрлуулнаа. За мэдээж гол оптик тэнхлэгтэй параллел цацрагаа хамгийн эхэлж байгуулна. Фокусын цэгийг дайрах ёстой. За энд болохоор фокусын цэгээс дайраад битийнхаа оройг дайрч явсан хоёр дахь цацраг үүсэх ёстой. Энэ маань линзэн дээр очиж хугараад цаашаа параллелээр нэвтрэх ёстой. За тэгвэл фокусын зайны дотор талд бит маань байгаа учраас энэ удаагийн тохиолдолд хүүхдүүдээс хараарай. Үргэлжил цацрагууд дээр нь бит маань үүсдэг. Олсон хүүхдүүдээ. За энэ маш чухал шүү хүүхдүүдээ. За мэдээж фокусын зай, битээс линз хүртэлх зай, бит дүрсээс линз хүртэлх зай. За бидний олох гээд байгаа нь бол энэ байсан тийм ээ. За энд анх өгсөн биеийн өндөр. Харин энэ бол дүрсийн өндөр томааш үсгээр тэмдэглэнэ. За үндсэн томыг ашиглана. За өсгөлтийн коэффициентийг. За өсгөлтийн коэффициент бүхэл тоо байвал линзэр үүссэн дүрсүүд томорсон гэсэн үг. Өсгөлтийн коэффициентийн хариу бутархай тоо гарвал багассан гэсэн үг шүү хүүхдүүдээ. Линзийн оптик хүч. За линзийн оптик хүчийг F-ний 1 гэж боддог. За энэ томьёонуудыг ашиглаад бодорой. Амжилт хүсье.